3 дугаар бүлгийн 8 дахь хэсэг. Монгол ардын хувьсгалт цэргийн толгойг 3 дахин тайрав. 1937 онд зөвлөлтийн цэрэг хэрхэн цөмрөн орж ирсэн тухай дээр өгүүлсэн. Нэг эмгэнэлтэй нь Монгол улсыг хамгаалахар гэж ярих атлаа үндэсний зэвсэг хүчнийг устгахыг зорино гэж санаанд багтамгүй. Гэтэл тэгсэн л байна. Бүр хоржонтой нөгөө өрлөг жанжин хошоо Баатар чой болсон нь энэ гэмт хэргийг толгойлон цэргийнхэнд онцгой хатуу хандана гэдгээ эзэддээ удаа дараа амлаж байсан байдаг юм. Баримт нэрсээр нэг бүрчлэн гаргасан судалгаагаар 1937 оны 8 дугаар сард Монгол ардын хувьсгалт цэрэгт байсан өнөөгийн генералуудтай дүүцэх цолтны 95.5%-ийг нь баривчлан хөнөөжээ. Дивиз командлан захирагч ба түүнтэй дүүцэх болон дээших алдар цолтон 28 байснаас 27-г буюу 96.4%-ийг баривчилж 26-г цаазаар авсны 22-ыг нь 1937 онд хөнөөлөө. Дээд шатны удирдлагад доороос нь дэвшүүлэн гаргасан хүмүүсийг дахин давтан хэлмэгдүүлж 1 жил хагасын дотор 2-3 дахин устгал хийсэн байна. Захын жишээ дуртахад бүх цэргийн жанжны орлогч, цэргийн улс төрийн газрын дарга, цэргийн бэлтгэлийн дарга нарыг тус бүрийг нь 3 дахин, улс төрийн газрын болон цэргийн бэлтгэлийн орлогч даргыг тус 2 удаа гайтуулсан байна. Залхаан цээрлүүлэлт зөвхөн дээд удирдлагыг хамраа зогсохгүй, армийн бие бүрэлдэхүүнийг бүх шатанд нь хөнөөжээ. 1938 онд Монгол ардын хувьсгалт цэрэг 14837 хүнтэй үүний 1390 даргалах бүргэлдэхүүн байснаас нийт 836, даргалах 525-ыг нь буюу 37.7%-ийг нь баривчлан ихэнхийг нь цаазалжээ. Энэ бол зөвхөн цэргийн жагсаалаас баривчлан хэлмэгдүүлсэн нь бөгөөд бусад тохирлыг тооцвол Маршал Чойвалсангийн 1937 оны 221 тоод бие илчлэх химээх өөрийн нүглийг нууж үнэхээр эсэргүү байсан болгон харуулах. Энэ хэрэгтэй бас дахиад баахан хүнийг чирсэн. Тушаалаар 761 хүнийг мөн түүний 1938 оны 17 тоод захидлаар 1032 дарга цэргийн улс төрийн цэвэрлэгээ гихчэд үрдүүлэн халсан байна. Ийхүү дотоодын дайнаас Монгол ардын хувьсгалт цэрэг 836 дээр нэмдэг нь 761, нэмдэг нь 1032 гэхээр 2629 хүний хохирол хүлээсэн байх юм. Үүнийг халахын голын дайны хохирол 232 ам өргөцсөн 30 гаруй сураггүй болсонтой харьцуулах юм бол 9.7 дахин их тоо гарах бөгөөд 1937-оос 1938 онд 1 жил 4 сарын хугацаанд зөвхөн цэргийн жагсаалаас баривчлан цаазалсан хүний тоо халахын голын дайны хохирлоос 3-аас 4 дахин их байх юм. Зөвхөн эвгүүтгэгдсэн амьдралын тухай өгүүлэхэд энэ бөгөөд цэрэг армийг хэлмэгдүүлсэн тухай ярихад зөвхөн удирдлагыг нь баривчилж хөнөөсөн төдий бус цэргийн ажил, амьдрал бүхэлдээ бие бүрэлдэхүүн нь толгой дараалан хэлмэгдсэн байдаг. Шинэ цагийн зэвсэгт хүчний үүсгэн байгуулах, бэхжүүлэх, Монголын дорнод хязгаарт цэрэг улс төрийн байдал хүндэрсэн 1930-ад оны ихэнх дунд үеэс улс орон цэрэг армийн дайны байдал, байлдааны ажиллагаанд бэлтгэх талаар хийсэн асар их ажлыг жанжин дэмдээр удирдуулан дээрх дарга нар хийжээ. Дэмэд жанжныг хөнөөсний 2 сарын ойгоор сонгин уулын ард цэргийн 6 дээд даргаыг цаазалсан бол Оросын цэрэг цөмрөн ирсний яг 2 сарын ойн дээр 14 дээд даргаыг цаазаар аваачжээ. Дэмэд жанцан хорлоо 2-ыг нэмэх юм бол нийт 22 цэргийн дээд цолтон болно. Эдгээр дарга нарын үндэсний цэргийг үүсгэн байгуулах, бэхжүүлэх, дайны байдалд бэлтгэх талаар хийсэн 10 гаруй жилийн хөдөлмөр, зүтгэл, үнс нуран болон хийсэн гэсэн үг. Ажлаа мэдэхгүй дарга танихгүй цэрэг хоёр ямар байх нь ойлгомжтой биз дээ.
Гэтэл хэлмэгдсэн даргалах бүрэлдэхүүний 54% нь захирагч нар бөгөөд Монгол Ардын хувьсгалт цэрэг халахын голын дайнд дээрх байдалтай орсон юм. Монгол Ардын хувьсгалт цэргийг дайнд удирдсан Херинг штабын бүрэлдэхүүний 5 дарга цөмөөрөө 8 дугаар морьт дивизийн удирдлага болон харьяа ангиудын дарга комиссар штабын дарга нарын нэгээс бусад нь 1939 оны 3-аас 7 дугаар сард томилогдсон хүмүүс байв.